Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагт 9 цаг 10 минутанд танд хүрдэг Ямааны махан халуун дээр нүрээтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За манай Hot Topics нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс царай мод болон ааш муутай айрын нар хамтран хүргэж байна. За найруулагч Чимбат ажиллаж байна. Өнөөдрийн манай Hot Topics нэвтрүүлэгтээ Ханы Томог гинт эхэлдэг. Үүнд тайлал хот үргэлж бэлэн гэсэн үгтэй тайлал хот хамтран ажиллаж байна. За мөн зээлийг хамгийн таатай нөхцлөөр өрөөтэй Mobicom хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд арай сайхан амарсан уу? Өглөөний минь сайхан амарлаа. Наран мэд гэрэлдэх харин сайхан амарсан уу? Чамаг чи өгөөд. Саран мэд гэрэлдэх харин сайхан амарлаа. За өчигдрийн Hot Topics-ийн юунуудаас комментуудаас YouTube видеоны комментуудаас уншиж үгээ. Францын баруун эргээс өдөр болгон ажиллаа хийнгээ сонсдог шүү. Дэлхийд болж байгаа шинэ мэдээг цаг алдалгүй хүргдэгт баярлалаа. Жич өнөөдрөөс эхлээд эрэгтэй харийн ах нь боллоо. Эмэгтэй харийг хамдаж хэлэхэд наад хамтрагчий чинь өмөөлж хамгаалах ахтай болсон шүү. Йоо. Би ихч нартай за. Жиж манай дүүгийн Saturn аялга бол гоё орсон шүү. Амжилт 2 хараад гэсэн байна. За би ахтай болсон. За одоо халан. За энд нэг комент байна. За. Гүнжээ ирэхс эхэнд хэлдэг нар гэрэлцсэн ясан гэдэг үгийг хэлэхгүй байсан дээр юм шиг байна. Аригун бүр час улаан болчихлоо штэ ичээгээд ах юм гинэ. За өнөөдрийн Hot Topics жинхэнэ халуун мэдээ өстө дэлхийд дээр шуугуулж байгаа мэдээтэй бөмбөг төсөлсөн өглөөг өгтөж байна. За би өглөө шүн унтаагүй. Өчигдөр манай Чингис Баяраас мажор тоглолтод тоглохын үзгээд тоглолтын үзэж байгаа DHL TV-гээд Counter Strike-ийн дүн хардаг тийм сайт гэдэг. Тэн дээр нэг мэдээ явж байна. Бүр ингээд Elon Musk яасан гинөө. Elon Musk спейт ингээд. Тэгэхээр энэ Elon Musk-тай холбоотой юм болсон юм байна гэд харсан чинь Elon Musk нэрнгэс бөмбөг төсөлсөн байна. Манайх өнөөдөр чи нөгөө ахаараа зэнэмалдаад байна тий. Бэлгэж энэ дөө. Ингэсэн байна. Elon Musk энэ 3 цаг манай Монгол цагаар бол ердөө яг 6 цагийн өмнө ингэж жиргээ бичсэн байна. Жинкнээсээ том бөмбөг хаях цаг тислэх цаг нь боллоо. Том бөмбөг тислэх цаг нь боллоо гэд Дональд Трампыг таг хийгээд Эпштейний файлууд, Эпштейний хэрэг яг үнэндээ Дональд Трамп үнтэй холбоотой. Ийм учраас Эпштейний хэрэгүүдийг нээлттэй дэлгэхгүй байгаа, олон нийтэд нээлттэй дэлгэхгүй байгаа гэсэн жиргээ тавиад за тэр нь одоогийн байдлаар 115 сая хүн үзсэн. 256 мянган хүн ретвит хийсэн. 829 мянган хүн фав дарсан. За ийм жиргээ. За энэ бол ерөөсөө бөмбөг тэлсэн гэдг хэлэхэд бол болно. Have a nice day буюу сайхан өдрийг сайхан өнгөрүүлээрэй DJT. За DJT гэдэг бол Дональд Трампын компанийн хөрөнгөний бирждэр байдаг одоо арилжаалагддаг 3 үсгийн товчлон юм. За ерөөсөө энэ мэдээлэл гаргасны дараа DJT гэдэг компани одоо энэ Trump Media Technology Group-ийн хувьцаа 8%-аар унсан байна. 8%-аар ердөө ингээд хэдхэн ганц энэ одоо зарлалаар би яриагийн таслаад Epstein файл гэдэг нэг жаахан ингээд нөгөө яагаад сануулаа тий. За Jeffrey Epstein гээд одоо нөгөө бузрын баян гэдэг нэртэй Netflix дээр баримтатганд гарч ирсэн хүн болохоор одоо томчуудад зориулаад өөрийн хувийн арал дээр бага насны охтуудыг бэлгийн мүлжлэгт одоо ашигладаг байсан олон жилийн турш тий нэг охинд $200 өгөөч юм уу тий би эндээ массаж хийлгэж гин гих зорилгоороо ерөөдөө бэлгийн мүлжлэгт ашигладаг байсан ийм тэр бомтон хүн хөрөнгө оруулагч байсан. Тэгээ энэ хүн болохоор гэмт хэрэгт буруутай тогтоогдоод хоригдчих үедээ амиа эвгүүтгсэн гэж нас барсан гэд байдаг боловч одоо нөгөө өөрийнх нь яг биеийн дээр хийсэн задлан шинжилгээ буюу тэр ясных нь хугаралт гэх мэт зүйл дээр амиа эвгүүтгээгүй юм шүү гэдэг үнцэг явж идэг. Харин тийм Эпстейн бол ерөөсөө бага насны хүүхдүүдэд баян хүчрхэг улс төрийн хүмүүс, бизнесийн хүмүүсийг зуучилж өгдөг юм бузрын амьтан байсан. За энэ хэрэг нь уг нь бол байгаад байгаа. Дональд Трамп бол энэ хэргийг задлан гэж амласан. Гэхдээ яг үнэндээ 2024 оны 9 сард одоо задлан гэж ярьж исэн. Одоо Lex Fridman-ы подкастаар тэгчээд өөрөө яг цагаадлаад 2025 онд энийг ил болохдоо бүгдийг нь ил болгоогүй. Зарим хэсэг нь нууцлаад байгаа. За тэгсэн чинь Elon Musk юу гэж хэлсэн бэхээр энэ Epstein-ийн жигсалтноор Дональд Трампын нэр явж байгаа. Тийм болохоор нээлттэй зарлахгүй хамаа гэд Дональд Трампыг таг хийгээд заасан. Йоо, аригуна хизээ нэгэн цагт бүгд сална. Йоо, манай нэвтрүүлгээ өрөө. За бид
ер нь Трамп болон Илон Маскыг хоорондоо хэлхэлдэж явж байхад нь энэ хоёр хизээ нэгэн цаг царлна гэдэг олон хүмүүс хэлчихсэн. За тэр цаг нь болсон юм шиг байна. За одоо би үнэхээр мэдгүй. Өөрөөр хэлбэл энэ цаа цанаагаараа Дональд Трамп бол магадгүй бага насны хүүхдүүдийг хүчирхийлэгчтэй нэр холбогдсон холбоотой гэсэн санааг одоо хэлж чинь л та. Ингээд нэр хүн дээр унгаж байна. За энэ одоо салалт ганц одоо Трамп талд өртөхдөө туссангүй. Өөрө Tesla-гийн хувьцаа яг энэний дараа 14% унсан байна. За ингээд ер нь хоёр тал ингээд нийтдээ дайдж гин гэж хэлж болвол 14% гэдэг бол ердөө 100 хэдэн тэрбум долларын хөрөнгө ингээд арчигдж байна л да. Ганц жиргэнээс болоод юм уу. За юунаас болоод. За ийхүү одоо амар ингээ тий энэ гэхдээ бүр яг нөгөө хүлээлт нь байгаад байсан боловч яг болчихно гэсэн яг ийм нэг тийм юу байсангүй л дээ надад. Тэнгүүд одоо ингээл яг бидний нүдэн дээр ингээ өөд өдөөсөө бөмбөгцлээд эхэллээ шүү дээ. Тийм. За тэгээд одоо ингэсэн Google трендээр Elon Musk гэдэг хальт Америк нэг зул 6 цагийн өмнөөс трендлж эхэлсэн мөртлөө 2 сая хальттай. За Их Британд 200 мянгаар тэргүүлж байна. Ерөөс дэлхийн бүх улс Elon Musk-ийн энэ жиргээ. За энэ Дональд Трамп, Elon Musk хоёрын дайсагналын эхлэлийг сонирхоод анхаарал хандуулад үзэж ин л да. За тэгээд одоо нэрээ сална гэж ярьсан. Ингээд салдгийм байна. Ямар сайндахгүй бах та гэхгүй. Өөртөө сайн мэдгүй энэ яг муудалцах үгүй юу гэж хүлээж байна. Elon Musk бол өмнө нь юу гэж биччихсэн бэхээр Трампын талаар би эрэгтэй хүнийг хүн яаж хайрлаж болох тэр дэд хэмжээгээр Дональд Трампыг хайрладгаа гэж. За бараг л үгүй харин тийм зүгээр 7 гэж ярьдаг. Тэгээдээс одоо тэгснэ чи бараг л одоо бага насны хүүхдтэй холбоотой үсттэй, хүчирхийлэлтэй холбоотой үсттэй гэдэг. Нөгөө яг энэ санаанд орж байна. Ярих юм уу яах юм гэдэг шиг юм болоод байна шүү дээ. Ер нь бол энэ үргэлжлүүлээд би одоо эхэлж болох уу? Болно. За үргэлжлүүлээд би бас Трамптай холбоотой, Илон Масктай холбоотой бас нэг мэдээлэл ороод ирсэн. Энэ хинбэ гэхээр Стив Баннон гэдэг нэр орж ирсэн трend дээр. За Стив Баннон хинбэ гэдгийг би маш тодорхой товчээрээ. Стив Баннон бол маш одоо улс төрийн стратегч гэдэг. За одоо ингээд Дональд Трампын MAGA буюу Америкийг дахин агуу болгоцгоё гэдэг энэ кампанит ажлыг санаачлагч. Анхнаас нь ерөөсөө Стив Баннон байгааг бол магадгүй MAGA гэдэг зүйл гарч ирэхгүй байх байсан гэдэг юм яригдаг. Гэхдээ яг ингээд Трампын эхний одоо бүрэн эрхийн хугацаанд 7 сарын турш Трампын ажид ажиллаж байгаад халагдсан. Гэхдээ одоо ч Трамптай маш үнэнч. Тэгээд одоо ингэж л та би та нарт хэлээ бидтэй л гээд нөгөөх чинь тэгээд энэ заяа. Ягаад тэгэхээр юу Илон Маск бол маш сэжигтэй хүн. Яг одоо энэ хүн бол ингээ те өөрийнхөө ашиг сонирхлыг л төлөөлж байгаа. Энэ хүнийг төр улсад оруулах хэрэггүй гэж би маш олон удаа хэлсэн. Одоо тэгээд ингээд Америкийн тийм үү эрх ашиг энэ хүнд ямар ч хэрэггүй. Би одоо Илон Маскыг ингээд худлаа гараа гэж хэлээд байхад ингээд над руу маш олон хүмүүс шүмжлээ дайраад байсан. Одоо та нар харж байгаа үстэй гэд бүр яг би одоо энэ Politico.com-ийн мэдээг харж байна л да. За тэгсэн чинь ингэж одоо ингээд те Илон Маскыг одоо юуг нь аваа. Одоо энэ чинь нөгөө нэг Америк нэгдсэн улсын иргэн болчиход байгаа шүү дээ. Тэрний нав гадагшаа гарах эрхийг хязгаарл. Тэгээд ингээд бүх одоо Илон Маск төгсөн байгаа төрөөс өгсөн байгаа тэр янз бүрийн эрх тэр контрактуудын бүгдийн цуцал алтан гарга энэ хүн бол төр улсаас урвж ийн энэ хүнд юусэн Америкийн эрх ашиг ямар ч хамаа алга гэдэг ингээд нөгөө яг ингээд нөгөө энэ хоёрын хоорондын ингээд муудалцсан дигдэнгүүт байна зүгээр дэвсэл ороод ирж байгаа харин тийм ойрлол ороод ирсэн. За Илон Маскийн нэг бизнес бол цахилгаан машин нь бол за бас хараахан төрөөс тийм ч их хараад биш бол за SpaceX гэдэг компани нь бол ерөөсө тэр чигээрээ төрийн тендерээр одоо NASA-гийн юунуудын одоо сансрын үйл ажиллагаанаар буужингараа хангаж өгдөг том ийм хараат ийм байгууллага байгаа. Их одоо бас нэлээд юм болж магадгүй юм шиг байна. За Илон Маск яагаад муудалсан бэ? Энийг нь бүгдээрээс ингээд эргээ санах хэрэгтэй. Илон Маскийн яг энэс өмнөх чиргээнүүдийг бүгдээр санаж байгаа бол төсөв Америк нэгдсэн улс дөнгөж сая төсөв баталсан. Төсөв батлахдаа алдагдaltaа баталсан. Энэнд нь бол Илон Маск яг энэ одоо Дональд Трамп руу дайрсан жиргээг бичгээсээ өмнө олон удаа юу гэж ütсэн бэхээр ингэж одоо тэмцчихэд ингээд төсөв батлна гэдэг бол их орноос урвсан асуудлаа. Америкийн төсвийг ингэж алдагдaltaа батлна гэдэг бол ерөөсөө гэмт хэрэг мөн гих мэдчлэн энэ төсвийн одоо алдагдлыг төсвийн нэмэлтийн зардлуудыг л ерөөсөө дургуутслаа маш их илэрхийлжсэн. Ууг нь бол Трамп ялангуяа баруун төвийн үзэлтэй ийм одоо намууд бол бүгд найдах нам шүү дээ. Эднээс бол төсвийг илүү төсөр болгоно, илүү одоо хувийн байгууллагуудад эрх мэдлийн өгнө ийм үйл ажиллагаа явуулдаг байтал Трамп ингэж ярьж байгаад Илон Масктай нийлээд Илон Маскаар баахан төсвөө тануулснаа эцсийн мөчөд төсвөө оруулж ирэхдээ бүгд найдах намынхныгаа дижээх гэх юм уу 600 тэрбумын нэмэлт алдагдaltaа төсвийг инх оруулж ирээд тэрийг маш том гоё
төсөв гэдэг нэр. Йоо, чи бүр яа илгэлээд байгаа маш гом том я бүр яг Трамп яг үг юм байл. Яг тэгж хэлсэн тэ big beautiful budget гэж хэлсэн. За тэгээд тэрэнд нь гоочтол инээлэх юм аа нэр. За тэгээд тэрэнд нь одоо мэдээж хэрэг Илон Маск дургуустай илэрхийлж байгаа ийхүү бөмбөг тесэлжлээ. За бүгдээрээ одоо цаашдаа яахыг харах л үлдлээ те. Нөгөө ярьжсэн бүх хүн хүлээлттэйсэн те. Харин тэгсэн. Энэ хоёр удаан бүтэхгүй гэж ярьж. Яагаад тэр хоёулаа нэг те ингээд нэг цагтаа тесрэх бөмбөг шиг хоёр хүн штэ. Тэгээд ингээд зузраа дангуут нь бүгдэнд нь хүлээлттэйсэн. Хизээ ингээд хоорондоо те ингээд энэ сүжрээ ингээд те тасраад хоорондоо муудалцгол гэсэн чинь одоо ингээд эхэлж байна. Гэтэ би намжаасаа л гэж үзэж байна. Яаж өрнөх нь үнэхээр сонирм байна. За Илон Маскын яалтчгүй бизнесүүд бол энэ Америк нэгдсэн улсын засгийн газраас хараад байдаг. Одоо ингээд өөртөө тайсан хураагаад яадаг юм бол доо. Хамтран ажиллагчаа танилцуулъя. Манай нэвтрүүлэгтээ Хани Томог гинэт эхэлдэг үүнд Тайлал хот үргэлж бэлэн үрээтэй. Тайлал хот хамтран ажиллаж байна. За одоо 100 болж гинөө. Аялал зугаалга ажлын томжилт гэдэг ямар ч үе тохиолдох Хани Томогийн шинж тэмдгийг хурдан үр дүнтэй намдах найдвартай цүнхэнд авах туслахаар бол Тайлал хотыг санал болгож байна. За Хани Томог гинэт эхэлдэг. Одоо ингээд яг одоо бас нийлэн гадуур ханиадтай байгаа. Эсвэл яг ингээд яах га зуураад эхэлдэг ч юм уу нэг тийм сэрвгнээд эхлэхээр би харцаад эхлэхээр Тайлал хот бол жинхэнэ амьд ордог. За таны хамгийн одоо эмийн санд тань байх хэвээр номер 1 бүтээгдэхүүн бол одоо Тайлал хот. Яг тэгэхээр таниад бол ханиад бол нэлээд түгээмэл. За хүн болгон бусдаг. Гэхдээ тусахта би ханиад очлоо шүү гэд хэлээд тусдаггүй. Яг одоо шалгалтандаа бэлдэх ч юм уу ажилдаа яг хэцүү үед очиад арзаад эхлэхээр хэцүү болчдөг. За хуралдаа ч юм уу те. За энэ үед бол маш түргэн тусламж гэх юм уу ялдаа арга хэмжээ авах юм бол Тайлал хот. Тайлал хот бол 3 ханиадны эсрэг 3 эмийн хослол юм билээ. За өвдөлт, халууралт, хамрын битүүрэл, нус гоочлт гэж шинж тэмдэг ер нь яг илрээд эхлэх юм бол Тайлал хотыг нэг удаа уух биш. Яг 24 цагт 4 ширхэг 6 цагийн зайтайгаар уугаад маргааш нь хэрвээ үргэлжилжүүл дахиад яг эхлэх үедээ шүү. Эхлсийнхэн дараа бол одоо зөвлөдгөө юм шиг байлээ. За тэгэхээр би болохоор өөрийнхөө бие дээр үзсэн л дээ. Одоо яг ингээл ажилтаа би ингээд халуураад байна, би харимаар байна гэж хэлж болдгоо болохоор Тайлал хот аваад уучаар нойр хүрээд байдгүй. Харин ч бүр сэргээд нөгөө толгоо ингээл дүүрэл ингээл биемээ ингээл одоо базаахгүй байсан бол ингээд тэр шинж тэмдгүүд алга болол ажлаа хийдгэр хийгээвчдэг байхгүй юу? Тэгэлгүй яах вэ? За өдөр 4 утыг хоорондоо 6 цагийн тайтай халуун бүлээн ус нь найруулаад уучин. За 6-аас дээш насны хүүхдэд зориулсан бас хүүхдийн Тайлал хот гэж байдаг сануулъя. Хүүхдэд ч гэсэн аваад нэгийг тавьчихад хэдийг тавьчихад бол ерөөсөө илүүдэггүй. За Тайлал хотыг бүх эмийн сангуудаар худалдаалж байгаа. Тийм учраас та ойрхон эмийн санд очиод Тайлал хотыг худалдаад авах боломжтой. Парацетамолын тун дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн хамгийн зохистой тун агуулсан Тайлал хотыг албан ёсны эрхтэйгээр Nobel Mongolia оруулж ирж байгаа. За Nobel Mongolia-гийн Facebook пэйжэнд та бүхэн лайк дараад дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Хамтран ажиллах дэлгэрэнгүй мэдээллийг утсаар авмаар байвал 77 тэг 4 50 50 гэдэг дугаарлал залгах юм байна. 77 тэг 4 50 50. Манай нэвтрүүлэгтээ Хани Томоо гинэт эхэлдэг. За үүнд Тайлал хот үргэлж бэлэн өрөөтэй. Тайлал хот хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За энэ өөр комент орж ирсэн байна. За нар сараад богино настай хайр байжээ. Тэгээд салхын тодорхой боллоо гэсэн байна. За энэ хоёр салсан уу гэдэг Домбог Оюунбатах бичсэн байна. Тэгсэн чинь Касви юрэ ингэнэ. Аригун анхаас ийм хоолойны аваа нүрний хувирал гарсан чинь инээ төрчлээ гэж та нар бүр аригун яадаг гэж бодож байна. Тэр ч гайгүй би бүр яаж чадна гэж. Нэвтрүүлэг эхлэхийн өмнө энэ зүгээр миний бүр ингэ нулимсыг гоочтол хийнэлэгдэн штэ. Сүүл рүү би бодогчгүй нэвтрүүлэгт ордог хичээлд ордог гэх гэж байна. За юма хэрэг алаан болж байна. Гохин хоёр нарциссистик таарж харагдаач гэдэг юм яриадсан. Дөрөв юм хэрэг бичсэн байна. Баруун төвийн нам Мага бол биш ээ гэсэн байна. За яг хуу Мага бол нэг компанид ажлыг хэлж байгаа. За гэхдээ яалтчгүй одоо зүүн төвийн баруун төвийн зүүн баруунаар нь хуваавал одоо бүгд найрамдах нам бол консерватив буюу баруун чигийн одоо мөрийн хөтөлбөр одоо ядгаараа баталтгаараа мөрийн хөтөлбөр баримталтгаараа алдартай хтэй. За дараагийн мэдээлэл рүү оръё. Би ярьсан шүү дээ. Одоо миний хэлж юм байна шүү дээ. За энэний араас GameStop нэгэн гоё гэгээлэг мэдээ энэний араас орж ирсэн. GameStop за зөвхөн ганц Америкт биш. GameStop гэдэг хайлт Америк нэгдсэн улсад 200 мянган хайлттайгаар Америк нэгдсэн улсад тэргүүлж исэн өчигдөр. За энэ Elon Musk-ийн төс бөмбөг тэслэхээс өмнө. За мөн Япон, Герман, Их Британи бүх газруудаар Switch, Nintendo Switch 2 инх тэргүүлсэн. За тэгээд
консоль тоглоомтой холбоотой гоё мэдээлэл хүргэе гэж бодлоо. Би тэгээд Switch 2 гээд бүгдээрээ ярьжсэн шүү дээ. Удахгүй Switch одоо гарч ирэх гэдэг юм байна. Бөөн хүлээлттэйс. Google Trend-ээр нэлээд олоод орж ирсэн. Би энүүдээ бас нэлээд судаллаа. Тэгээд Switch 2-ыг үнэхээр авах нь зөв юм байна гэж дүгнэлээ. За ийм учиртай байна. Switch 2 яагаад гайхамшигтай вэ? Switch 2 за PlayStation 5 ч юм авах гэж байгаа. Эсвэл бас одоо PlayStation, Xbox өдр сонирхож байгаа бол Switch 2 яг танд бас нэг сонирхоод үзэх хэрэгтэй байна. Нэгдүгээр Switch бол өөрөө маш хүчрхэг дэлгэцтэй материалаа 10 цаг барьдаг, тоглоом барьдаг яг ийм одоо тоглож болдог юм утсан. За энийг хамгийн гол нь телевизтэй холбоод 4K видеог шууд одоо яг PlayStation шиг ажиллаад эхэлнэ гэсэн үг. Өөрөөр яг ерөөсөө яг өөрөх дээр нэг жижигхэн дэлгэцээр шууд телевизтэйгээ холбогдсон. Телевизтэй холбол яг л PlayStation шиг. Гэхдээ PlayStation-аас мэдээж хэрэг хүчин чадлаар илүү биш боловч ер нь бол маш хүчтэй өөрийн карманы компьютертэй болчлоо гэсэн үг. За энийг одоо ерөөсөө телевизэртэй холболоо ерөөсөө шууд консоль тоглоомоо тоглоод эхэлнэ. За өөрөө эсвэл болохгүй бол дургу хүрээд тусад нь аваад бас тоглоом шиг ашиглаж болно. Хамгийн гол нь энэ Switch 2 $450 эхэлж байна. $450 буюу сая 500-аар өөрийн гэсэн карманы юм консоль тоглоомтой болчих. Маш хямдаар зарагдаж байгаа бол тоглоомнуудтай нарцуулахад үнэхээр хямдтай. Хамаагүй хямд. PS5 чинь би зөв санаж 5 сая илүү. Нийлэн үнэтэй байдаг санаж байна. За яг хөө гэхдээ бүгдээрээ бас буруу мэдээлэл хүргэж магадгүй. PlayStation 5-аас бол хүчтэй биш ээ. Гэхдээ одоогийн Switch 2 бол тэр PlayStation 3 ч юм уу өмнөх үед үхээс бол үнэхээр хүчтэй, тэгсэн мөртлөө хямдхан, авсаархан ийм консоль болохоор дэлхийд даяараа ерөөсө хүлээлттэй байгаа юм. За Switch 2-т бол болъё гэсэн хүлээлттэй. Би ч гэсэн одоо PlayStation 5 гэж мөрөөдөд байсан. За ер нь Switch 2-т олчвол чинь өөрөө гэсэн компьютертэй гол нь тэрийгээ салгаад тусдаа дуртай үед аваад энд тоглож ийм компьютерт болчихно гэдээ шуураад байгаа юм байна. За 6 сарын 5-наас Switch 2-ыг одоо GameStop гэдэг энэ Америк нэгдсэн улсын ийм компьютер тоглоомыг зардаг дэлгүүр сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж ирсэн болохоор GameStop болон Switch 2 гэдэг энэ аль дэлхийд даяар бас хайгддаг юм байна. Зя дараагийн мэдээлэл рүү орох уу? Зя дараагийн мэдээлэл Австрали улстай холбоотой мэдээлэл орж ирсэн. За энэ бүсгүй Эрен Патерсон гэдэг 50 настай эмэгтэйн тухай би ярьж өгөх гэж байна. За энэ бүсгүйтэй холбоотой мэдээлэл сүүлийн үе тренд дээр үнэхээр их орж ирсэн юм да. Би нөгөө боодгоо хүлээгээд байлаа л да. За ингээд одоо гэмт хэрэг хийсэн энэ эмэгтэй хийхдээ маш ингээд нэг тийм нэхуур тооцоололтойгоор 4 хүний амь насанд хүрэхээр завдсан. Харамсалтай нь 3 хүн нь нас ороод за 4-р хүн нь болохоор өөрийнх нь нөхөр нь эмнэлэгт ингээд одоо эдгэрж байгаа. Гэхдээ яаж ингэж амьд нь үрсэн бэ гэхээр бүр ингээд маш нарийн заяа гар утсан дээрээ хортой мөг гэж хайгаад хортой мөгийг судлаад өөрөө ойр руу явж олж түүгээд за тэгээд хадам аав ээж за хадам аавынх нь дүү юм шиг байлээ нэг эмэгтэй ингээд 70 настай 2 хүн нэмээд 66 настай нэг хүн за тэгээд өөрийнхөө нөхөр гээд ингээд 4 үнийг оройн зоогонд ураад за тэгээд beef wellington буюу нөгөө юу утаж болгоцсон махтай ийм хоолоор дайлсан энэ хоолоо нөгөө хортой мөөгөөрөө хийцэн байсан. Хамгийн харамсалтай нь өндөр настай хүмүүс тэр хортой мөөгний хэмжээ бол ерөөсө шууд үхлийн аюултай том байсан болохоор шууд амьсгал хураагаад за нөхөр нь болохоор арай залуу утар байсан болохоор эмнэлэгт очиод эмчилгээ авсан. За тэгвэл одоо энэ бүсгүйтэй холбоотой шүүх хурал яг одоо үргэлжилж байна. Үргэлжилжих энэ үеэр одоо улсын яллагчийн талын 50 гэрчүүдээс мэдүүлэг аваад дууссан. Одоо болохоор гэрчийн мэдүүлэг аваад дууссан. Одоо болохоор яг одоо өмгөөллийн талын баг буюу одоо энэ Эрен Патерсон гэдэг бүсгүйн талынхан одоо мэдүүлэг өгч эхэлж байгаа юм байна л да. За тэгээ яагаад ингэсэн бэ? Өөрөө ч тэ ингээд одоо анх ингээд цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө би бол тэр мөгийг олж хайсан үнэ. Тэгээ ингээд мөгийг би ингээд судалсан үнэн гэж ярьж исэн юм байна л да. Анхны мэдүүлгээр одоо болохоор би тухайн үед ингээд юу ч хамаагүй ярих ёстой гэж бодвол ярьсан. Би бол тэрнийг ингээд би худлаа хэлсэн мэлсэн гэл ингээд мэлзээд байгаа юм байна. Гэхдээ нэг үнэн юм нь энэ хүний хийсэн хоолыг гэдэгт 3 хүн нас орсон үнэн байгаа даа байхгүй. Мэдээж одоо яг ингээд шүүх хурал үргэлжилж байгаа болохоор одоо мотив буюу зорилго нь тодорхойгүй байгаа тань. Гэхдээ одоо Австрали дээр ялчгүй Эрен Патерсоныг маш их хайгаад байна. Би одоо чи нөгөө 4 зүгийг бичдэг болохоор 4 зүг дээр ингээд оруулах уу байх уу нэг жоохон муухай мэдээ болохоор хараал байсан л да. Тэгсэн чи өнөөдөр ингээд өөрөө ирэхгүй тренд дээр өөрөө ороод ирлээ. Зя дараагийн мэдээлэл хүргэсэн өмнөөс дэмж ажиллаж танилцуулах юм. Манай нэвтрүүлгийг барилга уурхайн аагаас яа хүртэл бүх төрлийн багаж хэрэгслийг ProShack их дэлгүүрээс үрэтэ ProShack их дэлгүүр дэмжин ажиллаж байна. ProShack барилга уурхайн багаж хэрэгслийн их дэлгүүрийн
жил бүр уламжлал болон зохион байгуулдаг. Зуны хямдрал 6 сарын 2-наас 6 сарын 30-ны хооронд зохион байгуулагдаж байгаа юм байна. Зуны хямдралын үеэр бүх бараа 15% хямдарч сонгогдсон бараанууд 80 хүртэлх хувиар хямдарлаа. Худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч харилцагч бүрт гарын бэлэгтээ мөн та хүссэн бараагаа онлайнаар захиалан хургуулan авах боломжтой шүү. Утасны дугаар нь 7718 11 11 байна. 7718 11 11. За манай нэвтрүүлгийг барилга уурхайн аагаасаа хүртэлх бүх төрлийн багц хэрэгслийг Прошаг гэх дэлгүүрөөсөө тэ Прошаг гэх дэлгүүр дэмжиж ажиллаа баярлаа. Баярлаа. Саруул сараа битсэн байна. За. Ланч шүү. Өдрийн хоол шүү, орой хоол биш ээ гэсэн байна. Би гэр хэсэг дээр нэг анхаарал тавьсангүй яг нэг гол мэдээлэл уншаадлаа. За. За дараагийн мэдээлэл рүү оръё. Өмнө Солонгос руу бүгд явах нэ. Өмнө Солонгос нэгэн сэдвээр бас нэлээд шуугцхаад байгаа юм байна. Парк Чун Хви, Ву Жин Сён гэдэг ийм хоёр хүний нэр одоо хайлтаар гарч ирсэн байна. За Өмнө Солонгос ч бол ер нь урлаг нэлээд хөгжсөн газраа. Тэгээд мюзиклэр бас том одоо хөгжсөн байдгийн юм шиг байлээ. За Парк Чун Хви гэдэг энэ залуу бол мюзиклийн маш алдартай мюзиклийн одоо жүжигчин юм байна. За тэгээ 2025 оны 6 сарын 5-нд өчигдөр юу гэж зарласан бэ гэхээр энэ Парк Чун Хви, Ву Жин Ён хоёрыг одоо мюзиклээс аслаа гэж зарласан. Уг нь бол 6 сарын 4 байна уу 3-наас сөвөлд энэ жүжигний тоглолтод Бэр гэдэг мюзикл нь тоглолт нь эхэлж исэн. Гол дүрийн Парк Чун Хви гаргаж ирсэн. Тэгсэн чинь энэ хоёрыг гинт одоо хаалчж байгаа. Одоо юунаас авцсан жүжигний шигсалтаас авцсан. Шалтгаан нь энэ хоёр хоорондоо нэр холбогдсон. За ууг нь бол Парк Чун Хви ямар амар нэр холбогдсон гэж тэгээд бүхэл мюзиклээс нь аваа ичж байгаа юм уу? Тийм, ууг нь Парк Чун Хви гол нь юу юм бэ? Энэ алдартай яг мюзиклийн бүр яг мэрэгжлийн одоо юм жүжигчин маш том карьертай байгаа энэ жүжигчин гих нэртэй юм. За сүү тавьсан байгаа гих нэртэй. За тэгмэдээ жүжигтэн цуг тоглож байгаа, мюзиклэн цуг тоглож байгаа Үжин Ён гэдэг энэ бүсгүүтэй нэр холбогдоод хоорондоо янз янзын мессеж бичсэн ил болоод за цуг байгаа нэлээ хоорондоо одоо юу гэх батн байгаа мэдээллүүд нь зургууд нь интернетээр тараад за эднээс ингээд татаад авчиж байгаа юм байна. За ингээд энэ хоёрыг чинь нөгөө Солонгосын ярьдаг штэ бүгдээр нөгөө шүүхийн тав сошиал тавцсан руу авчиж байгаа одоо балцлаа. Энэ найруулагч зураг өгж ин л доо. Нөгөө хоёр чинь нэг тийм хоёлаа хар бодволктой яг нэг тийм гардуулчихсан байдалтай зураг өгödөх юм. Тэгээ хажууд нь утсан ингээд яг хоёр зураг нийлүүлсэн байна. Нэг тал дээр ингээд утсын дэлгээд мессежийг харуулсан байна. Нөгөө тал дээр нь яг тэр хоёр жүжигчин нэг л гим хийцэн царайтай л сууж харагдаад байна да. Одоо үүнийг чи монгол хэл дээр бол гардуулах гэж яриад байдаг да тий. За гардуулчаад ингээд одоо Солонгосын ээлжид нөгөө сошиал тавцсан дээр одоо шүүхийн тавцсан дээр гарч ирчээд одоо ялаа хүлээгээд гэх юм канселдуулаад байж байгаа байдал юм. За энэ хоёрын нэр бол 50,000 хайлтгаар Өмнө Солонгост өчигдрөөс хойш тэргүүлж гисэн байна. Зя. За дараагийн мэдээлэл одоо Холливуудад ерөнхийдөө сүүлийн үед Америкт гэх юм уу гарч ирээд байгаа нэг тренд байна. Энэ трендийг хэн эхлүүлсэн бэ гэхээр алдарт Памела Андерсон эхлүүлсэн. За Памела Андерсныг бол бид нар бол 90-ад оны супер секс бэлэг тэмдэг гэдгээр нь мэднэ. Үнэхээр одоо нөгөө эргийн хамгаалагч гээд одоо кинон дээр те улаан ингээд бикинитэй гүүж байгаа тэр одоо тэр үүс зүг сүлхөг гэлгүүд. За би яриаггүй шүү. За. Маш том сэтгэл нь ингээд одоо аригууны саяын хэлсэн шиг ингээд гүүж байгаа тэр ингээд одоо зураглал нь ингээд угаас толгойд үлдсэн байна л да. За Памела Андерсон яасан бэ гэхээр одоо сүүлийн хэдэн жил нүрэ будахгүй байгаа. За нүрэ будахгүй байгаа трендийг нэг хүн өргөжлүүлээд тэрэн дээр ороод ирсэн нь бас л 90-ад оны супер модель Кейт Мосс. За Кейт Моссыг одоо ингээд одоо би одоо body positivity гэж яриад байдаг штэ. Биеийнхээ одоо ямар ч бие галбиртай байсан та бол ерөөсө цорын ганц ингээ та хамгийн эрхэм гээл одоо ингэж яриад байдаг хөдөлгөөн байгаа гэдэг да. Энэ хөдөлгөөнийхэн болохоор Кейт Моссыг маш ингээд одоо сөргөөр хардаг. Яагаад тэгдэг вэ гэхээр 90-ад онд тураалтай юм шиг хүмүүсийг модонд оруулсан үнэнд Кейт Мосс юм аа гэд. За яг тухайн үед бол Кейт Мосс ч бас нөгөө болохгүй бодис сэргэлээд ерөөхдөө ингээд нөгөө ташааных нь ясн ингээд гарцсан. Тэгээ доогуур суулттай джинс өмссөн ингээд одоо хавирга нь хэрзээсэн зургууд нь ингээл том загварын сэтгүүлүүд дээр гарч ирээл за ийм гой туранхай байх нь гоё юм байна гэдэг ойлголт өгжсэн энэ одоо эмгтэй маань одоо ийм хүү нүрэ будхаа болоод олонний нүдэн дээр ийлх гарч байгаа юм байна л да. За энэ чинь Кейт Моссын буруу санаг бол охин байдаг. Охин бас анорексиатай буюу ийм хит тураалтай гэх юм уу? Тийм өвчтөй санаж байна тий. Тэгэл баг ингээд туранхайх нь өвчин сэтгэл зүйн нэг талаас өвчин гэж бас зарим
дүгнээд идэх. Найруулагч одоо яг тэр будаггүй зургийг нөхөх бах. Энэ одоо Кэт Мос маань энэ жил 51 настай. Тэгээд будаггүй зураг дээр гэхдээ би бол энэ хүнийг тийм муухай харагдаж ингэ юусаа харахгүй. Надад бол тийм гоё ингээд жамаараа хөтлөх чинь гоё штэ. Нэг тийм байгалийн жамаа дагаад нэг гоё ингээ хөтлж байгаа. Яг тийм л гоё харагджилээ. Яг энэ түрүүний Аригийн хэлдэг нөө Памела Андерсон энэ зураг саяны олсныг томоохон үйл ажиллагаан дээр алийг санахгүй байна. За AMA юу эсвэл тэрний өмнөөс нөгөө юуны те нөгөө том Vogue-ийн том эрхлэгчийн хийдэг. Met-Gala тэрний аль нэгэн дээр нь Памела Андерсон ирээд тэр нөгөө нүрэ будаагүй зураг нь хийд болоод байсан. Ядаж Памела Андерсон айгүй чолк тавьчихээ. Тэгээд тэр нь бас тэр зураг нэлээд хийд болоод байсан те. За дараагийн мэдээлэл рүү орцгоё. За тэгээ дараагийн мэдээлэл бүгдээрээ Америк нэгдсэн улсад буцаж ирэх юм байна. Америк нэгдсэн улсад Карин Жон Пьер гэдэг хайлт 100,000 хайлтаагаар тэргүүлж байгаа юм байна. За Карин Жон Пьер гэж хэн бэ гэхээр яг энэ Каролин Левит гэдэг одоо бүгдээрээ Америк нэгдсэн улсын төрийн одоо цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч гэж яг хүмүүсийн өмнө гараад өөрийнхөө одоо үйл ажиллагаагаа тайлбарладаг хэвлэлийн төлөөлөгч ярьдаг хүмүүсийн яг Каролин Левитийн өмнөх хүн нь бол Карин одоо энэ Жон Пьер. Карин Жон Пьер бол 3 юмар анхдагч гэж явж байгаа. Анхны өнгөт ярьстай эмэгтэй. За дээрэс нь нээлттэй LGBT буюу лесби гэдгээ зарласан. За тэгэд гадаад иргэн энэ чинь яг Америк нэгдсэн улсын иргэн биш, Гаитигаас ирсэн ийм хүн юм байлаа. За ингээд гаднаас орж ирсэн өнгөт ярьстай дээрэс нь LGBT бүр ийм одоо юу гэх юм маш онцгой ийм дүрийг одоо Байдны засгийн газар өмнө нь юугаар тавьсан байсан. Хэвлэлийн төлөөлөгчдөөр тавьсан байсан. За тэгсэн чинь энэ яасан бэ гэсэн чинь 10 сард одоо 2020 оны 10 сард нэгэн номоо гаргахаа зарласан. За энэ бол ийм нэртэй байгаа юм байна. Эвдэрсэн цагаан ордон доторхыг сайн харваас гэсэн одоо нэртэйгээр иймэрхүү одоо нэртэйгээр гаргасан. Өөрөөр хэлбэл энэ маш нарийн дотор явж байгаа бүх үйл ажиллагааны дунд нь байгаа энэ байсан бүсгүй бүх цагаан ордныхны Байден засгийн газар болох бүтггүй бүх юм тэмдэглэж явж байгаад ийхүү одоо тэргээр ном гаргах гэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл Байден засгийн газар энэ үед амьдарч ажиллаж байсан хүмүүсийн араас хутга шааж байгаа гэж хэлж болно л доо. Тийм байна. Ингээд энэ одоо асуудлаас болоод хүмүүс Жон Пьер гэдэг энэ хүнийг Карин Жон Пьерийг хайгаад байгаа юм байна. Тэгээд энэ төрийн онцгой албан тушаал дээр байсан хүмүүстэй тусгай гэрээ байгуулдаг юм бахта. Одоо чинь би ингээд сонсон л та сайхан ингээд хүмүүсийн ярианаас Монгол жишээ нь ингээд нөгөө нэг цэргийн ч юм уу те цагдаагийн ингээд өндөр албан тушаалтай хүмүүстэй одоо чөлөөндөө суусан ч гэсэн төрийн нууцыг хамгаалах ингээд тэдэн жилийн гэрээ 25 жилийн гэрээ гэсэн үү байгуулт юм байна. А тэгвэл энэ хүн чинь одоо тий цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч гэдэг чинь тэр дотор буцалж байгаа бүх юмыг мэдсээр нь байж ямар нэг одоо NDA гэж хэлдэг штэ нууцлын гэрээ байгуулаагүй байсан бахта гэдэг надад бодол шууд орж ирлээ л дээ. Харин тийм. За иймэрхүү тохиолдол бол улс төрд их сонин том одуудыг шинээр гаргаж ирж байсан. За энэ бүсгүй бол 27 настай байна. За ингэж хутга шааж гарч ирсэн одоо хамгийн алдартай хүн бол миний бодлоор алдарт нөх хин штэ Германы канцлер Ангела Меркель. Ангела Меркель ямар очтой юм гэхээр за энэ одоо Кёл гэдэг Хельмут Кёл гэдэг Еврог гаргасан. Евро холбоог ер нь үүсгэсэн. Загламаас эсгэж гэж ярьдаг. Маш том хүчрхэг энэ одоо улс төрч зүүн Германтай 90 онд буцаад нэгдэхэр болоход энэ зүүн баруун Герман нэгдэхэд зүүн Германаас өөрийн нэг дагалдаг шавтай болно гэд Ангела Меркелийг авч хажуудаа байлгасан байдаг. За ингээд 98 99 онд эд явж байхад канцлер хийжсэн Кёлийн туслах хийжсэн Ангела Меркель хоёр нүүр дүүрэн сонингийн ярилцлага нийтлсэн. За ярилцлага буюу нийтлсэн. Энэ дээр юу гэсэн бэ? Хельмут Кёл ийм хүнтэй ингэж олцсон. Тэр хүнээс ийм авилга авсан. Ингэсэн тэгсэн гэд бүх юм дэлгэсэн. Бүх юм дэлгээд энэ одоо ёо бүрний өрийг үсбүсээ авчлаа. Тийм. Тэгэд энэ одоо Хельмут Кёл бол миний бод герман хүний яс суртахуунд бол нийцэхгүй нэ. Тийм учраас би ингээд тусдаа гарч байгаа гэд одоо өөрийг нь босгож ирсэн одоо бараг хүрчилж авсан хүнийг араас нь утгах шагаад Ангела Меркель дебютэд авчихсан. За тэгэхээр магадгүй энэ бол одоо улс төрийн бас маш алдартай юм нүүдэлшүүд нүүдэлс тоглолтчүүд дээ. Тэгэхээр энэ одоо Гаитигаас ирсэн энэ одоо өнгөт арьстай Карин Левитний одоо Жон Пьер гэдэг энэ бүсгүй ийм бас сонирхолтой төрж гарч ирж магадгүй байна. Тэгээ ном нь хэр байх юм үзэж байгаад болно. Ном нь бол энэ оны 10 сарын 21-нд худалдаанд гарах юм лээ. Би ч урагчдад дургуултэй. Зя хамтран ажиллагчаа танилцуулъя. Манай нэвтрүүлэгтээ зээлийг хамгийн таатай нөхцлөөр өрөөтэй Mobicom хамтран ажиллаж байна.
За Mobicom-ийн зээлийн нөхцөл илүү таатай, илүү уян хатан болж шинжлэгдсэн. За яаж шинжлэгдсэн гэдгийг нэрж өгье л доо. Гар утас, таблет, дагалдах хэрэгсэл, интернет төхөөрөмжгээд өөртөө болон гэр бүлийнхэндээ хэрэгтэй бүхнийг нэг зээлийн гэрээгээр багцаар нь авах боломжтой болжээ. Тэгэлгүй байх уу. За тэгэд ямар ч хүүгүй. За нэмэлт төлбөргөө тул үндсэн төлбөрөөр хуваан төлөх нөхцөлдөө яг ижил урьдчилгаа тэг хувь гэж байгаа 10% гэж байгаа 35 өөрийнхөө тохирох нөхцлөөс сонгоод авах боломжтой тий. Тэгэхээр зээлийн эрхийн тооцоолоод хамгийн өндөрөөр тогтоно. Тэгэхээр магадгүй их нэртэй ингээд iPhone 16 Pro Max авч өгөөд өөртөө бас авмаар байвал 10 сая хүртэлх үнийн дүнд хүссэн төхөөрөмжөд авах боломжтой болох нь шүү дээ. За Mobicom-ийн дугааргүй байсан ч Mobinet Woo-гийн хэрэглэгч бол зээл авах эрх бас танд үүсэж байгаа юм. За хэрвээ та Mobicom-ийн дугаар байхгүй гэртээ одоо Woo эсвэл энэ болгоныг ашигладаг бол Mobicom-ийн бас энэ зээлийн нөхцөлд хамрагдах боломжтой болжээ. Эсвэл Mobicom-ийн шинэ хэрэглэгч болоод тэр даруйдаад танаас эрх нэгдэх юм байна. Тэгэхээр өөрт ойрхон Mobicom-ийн салбарт хандаад зээлийн эрхээ тогтоолгоод хүссэн төхөөрөмжөө хамгийн таатай нөхцлөөр авна. Очлоо уулзлаад төхөөрөмжөө аваад гарах нь шүү дээ. За тэгэхээр манай нэвтрүүлэгтээ Mobicom хамтран ажилласан зээлийг хамгийн таатай нөхцлөөр ураад байгаа. Mobicom-ийн дугаараас хэрвээ та залгаж дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 2222 гэдэг дугаарлыг залгаарай. Хэрвээ та өөр операторын дугаараас залгаж бол 1800 гэж урд нэгээд 2222 гэдэг дугаарлыг залгаарай. За Mobicom-ийн Facebook пэйжүүдийг та бүхэн лайктарч амжаагүй лайктараарай, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Манай нэвтрүүлэгтээ зээлийг хамгийн таатай нөхцлөөр ураад Mobicom хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За. Дараагийн мэдээлэл лөө. За дараагийн мэдээлэл дээр ингэсэн би яг хизээ ирсэн санахгүй байна. Гэхдээ арайгүй Mounjaro гэд одоо сүүлийн үеийн тренд болоод байгаа тураах тарилгын талаар ярьж исэн. Mounjaro тий. За Ozempic гэж байгаа, Wegovy гэж байгаа, Mounjaro гэж байгаа гэд ерөнхийдөө бол одоо чихрийн шидэн зориулан гаргасан энэ одоо тарилгыг хүмүүс болохоор турах зорилгоор их ашиглаад Ozempic бол Холливуудад бүр ингээд маш том ингээд тренд болчиход байл да. Хөлсгөл хийсэн гэж бодож байна тий. Тийм. Хойлоо нэг хэрэглэх үү? Би Mounjaro загцсан байна. Айоо. За ингээд өөрөөр нь яриулах харах гэж ийм байгаа шүү дээ. За ингэсэн Британд нэг ийм тренд гарч ирээд тийм эмчнэр анхааруулад тийм болохоор Mounjaro гэдэг үг тренд дээр орж ирж байгаа. За ямар тренд гарч ирсэн бэ гэхээр за Mounjaro ингээд хүмүүс маш түлхүү эргэлж байна. Бид түрүү үнийн хайж үзсэн чинь нэг $1000 хавцаа үнэтэй юм байна. За сарын эргэлэн гэсэн үг шүү дээ. За Mounjaro ингээд одоо чи инсулиныг мэдэх үү? Үзгэн тариуртай байдаг тий. Өөрөө ингээд тарьдаг. За үзгэн тариуртай энэ тарилгыг хүмүүс ингээд үзгэн тариураар нь одоо тарьж дуусчаад нэмээд жижиг шприцээр ингээд нөгөө үлдсэн жохоо хэсэг ингээд соруулж аваад биендээ тариад байгаа юм байна л да. Энийгээ юу гэж хэлээд байгаа юм болохоор алтан дооз буюу алтан тун гэж нэрлээд биендээ тариад байсан чинь эмчнэр наадах чинь бол маш аюултай. Эрүүл ахуй талаасаа тий тэр сүүлийн тэр ингээд жохон тэр тэг 10.6 ч юм уу тэр хэсгийг үлдээх нь ингээд эмнэлгийн ингээд одоо нөхцөлд бол зөвшөөрөгдсөн байдаг болохоор ингэж битгий ингээд ёроолын үз гэж үзээд байгаа чи гэж ингээд зөвлөгөө өгөөд байгаа юм байна. Гэсэн чинь би бас өнгөрсөн 7 хоногт 400 мэдээлэл гэж явж байгаад Mounjaro-тэй холбоотой нэг мэдээлэл харсан л да дээлийн бэлдэр гарсан байсан. Нэг эмэгтэй Mounjaro намайг үнэхээр тураасан. Энийг бол хинч үгүйсэхгүй ингээд бүх юм баримт зураг нотлно. Гэхдээ миний 7 шүд унтсан гэдэг ийм мэдээлэл гарч байгаа байхгүй. Тэгээд би тэрнийг уншижсанаас түрүүн санаад нөгөө Mounjaro-гийн side effect буюу одоо энэ чи үгдүүлээ гаж нөлөө. Гаж нөлөөг нь хайж үзсэн чинь 9 жорын гаж нөлөө байд юм байна. Тэгээд мөрөөрөө л явжий гэж би бодсон. За одоо тэгээд таны шүдийг би тоолчлах нь шүү дээ. Яа ямар түү. За Ozempic-оос эхэлсэн дээр Ozempic бол одоо Novo Nordisk гэдэг компани бүтээсэн одоо им. За энийг нь бүр энгийн хэрэглэн зориулаад эмчийн бичиггүйгээр болох зорилготой энгийн хэрэглээ болох зорилготой ингээд хөгжүүлээд байгаа. Нөгөө талаас Америкийн Eli Lilly гэж компани хөгжүүлж байгаа бүтээгдэхүүн Mounjaro. Өөрөөр хэлбэл 4 дахь үеийн хамгийн сүүлийн үеийн яг энэ semaglutide буюу инсулины суурьтай одоо энэ эмийн хөгжил ингээл яваалаа. Улам хямдхан болж байгаа, нөлөө нь улам хөгжтэй болж байгаа. За энэ хэмжээгээр бас гаж нөлөөж багасч байгаа гэж ярьж байгаа. За тэр мэдээж хэрэг огт гаж нөлөөгүй ингэж байхгүй. Mounjaro-гийн талаар бас өөр бөөрөнд жоохон асуудалтай байдаг. Ер нь хараанд нөлөөтэй байдаг гэл янз янзаар ярьж байна. Би сүүлд нөгөө Их Британд энэ чинь нөгөө клиник туршилтанд орсон. Клиник туршилтын дэд бичлэг одоо нийтлэлүүдийг л уншсан л да. Гэтэ практик дээр яаж байгааг нь бас үнэндээ мэдэхгүй. Олон хүмүүс сонсоход бол үнэхээр яг яалтчгүй тураадаг гэж ярьж лээ.
За дараагийн мэдээлэл рүү бүгдээрээ орцгоё. Дараагийн мэдээлэл Япон руу бүгдээрээ очноо. Тэгэд Японд ингэсэн байна. UPAC одоо шуудангийн үйлчлэгээ гэдэг хайлт. Шуудангийн үйлчлэгийн компани гэдэг хайлт 100 мянган хайлтаар Японд хэрэгүүлж байгаа юм байна. За энэ ямар учиртай гэж Японч ер нь бол ийм шуудангийн бизнесийн салбар нь маш их хөгжсөн. 100 жилийн түүхтэй. Хаасан бүр энэгээр одоо бид нар чинь одоо л ингэ онлайнаар худалдаад гэртээ юм хөргүүлж авч сурж штэ. Япон бол хаасан 100 жилийн өмнөөс шуудангийн систем маш их хөгжсөн болохоор энэгээр нөгөө түгээлт онлайн худалдаа олон юмнууд нь түгээгддэг юм супер салбар болсон. Ийм компани тэр одоо салбарынхаа шуудан түгээлтийн шуудангийн салбарынхаа 20% эзэмшдэг сүүлд гарч ирсэн UPAC гэдэг Японы энэ компани инхүү орж ирсэн. Яасан бэ гэхээр Японы UPAC гэдэг компани одоо тусгай зөвшөөрлийн шуудангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн цуцалсан байна. За ингээд ерөөсөө UPAC гэдэг компани 2500 одоо ачааны машинаараа Япон дотор энэ тийм түгээлт хийх ирэхгүй болчихж байгаа. За энэ одоо хэдэн тэрбум одоо ачаа таваад наашаа цаашаа бараг хүргэж өгдөг гэсэн компани гинт одоо ингээд ажиллах боломжгүй болчихж байгаа юм. Яагаад гэсэн чинь давхар шалгалт ороод за энэ одоо пост болгон дээр шалгалт ороод одоо арх уусна уу, согтуурлахунтаа уусна уу гэд нэлээд нарийн нөгөө хяналттай зохион байгуулалттай протоколтой байдаг бол 75 жолоочийн 75% нь энэ протокол одоо зөрчсөн байна. Зарим тохиолдолд яг 2024 оноос хойш энэ хэрэг нь үссэн юм байна. 2024 оноос хойш нэг жолооч шөнийн 2:30 хүртэл уучаад өглөө 7-нд ажилдаа яваад согтуу гэх юм уу одоо архин гарах багтаа машина бариад явсан тийм тохиолдол бүртгэдэг. Ингээд хяналтанд орсоор хагаад энэ компани тусгай зөвшөөрлөө одоо ингээд цуцлуулж байгаа юм. Ямар амар бэ тий? Бүхэл бүтэн том компани. Бүрс ингээд шууд байхгүй болчихж байгаа гэх юм уу энэ компани. За дараагийн мэдээлэл байна уу? За дараагийн мэдээлэл байлгүй яг зөндөө байна. Нэвтрүүлгээ бүр дуусахгүй ах уу? За одоо бидний маш сайн таньдаг хүнтэй холбоотой нэг мэдээлэл орж ирсэн. За орж ирэх хэрэгтэй эцсийн эцэст гэж орж ирсэн. За хэний тухай ярих чинь тэгэхээр алдарт Дэвид Бекхэм. Ай. За Дэвид Бекхэм маань эх 7 хоногт Чарльз хааны төрсөн өдрийн үеэр эцсийн эцэст Хүлэг Баатарын цолоо авах нэ. Суур болгож байгаа. Тий, ингээд суур болох нэ. За, энэ мэдээлэл цацагдаад хүмүүс Дэвид Бекхэм гэж хайгаад байна. За тэгэхээр Английн шгшээ багийн ахлагч байсан энэ одоо алдарт тамирчны хувьд дэлхийн суперод шүү дээ. За тамирчны хувьд 2011 онд уг нь бол энэ суур Хүлэгт Баатарын одоо цол хэрэгэмд нэр нь дэвшчихсэн юм байна. За. Гэхдээ тухайн үедээ татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдсон. Тэгээ холбогдонгууд энэ ч одоо тэгээ татвараас зайлсхийсэн үнийг тэр төрийн том одоо цол хэрэгмээр шагнах боломжгүй болохоор шууд нэрийг татсан. Одоо энэ нь ингээд 2000 бүр 10 жилийн турш үргэлжлээд 2021 он Дэвид Бекхэм цагаадсан. Ийхүү одоо ингээд Чарльз хааны төрсөн өдрөөр Дэвид Бекхэм маань ингээд эцсийн эцэст Хүлэг Баатарын цолтой суур болох нээс одоо бид нар ингээд дараа ярихтаа те нэрийг ингээд энэ тэндээс Sir David Beckham гэж харах нь шүү дээ те. За энэ хүрээд манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай Hot Topics нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай Хани Томог гинт хэлдэг үүнд Tidal Hot үргэлж бэлэн Tidal Hot хамтран ажиллаа. За мөн зээлийг хамгийн таатай нөхцлөөр өрөөтэй Mobicom хамтран ажиллаа. Сонсогчдаа өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжим төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа наран гэрэлцсэн арай.